Swiss podcast бид сайн сайхан дагуулна. За сайн байцгаана уу? Соёл урлагийн их сургуулийн Swiss podcast-ийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаар бол онцгой дугаар явж байгаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр зориулсан онцгой дугаар мөн онцгой зочинтой явж байгаа. За тэгээд та бүхэн ер нь бол соёл урлагийн салбарынхан бол бүгдээрээ мэдж байгаа бах. Одоо Монголын урлагийн зөвлөлийн гэдэг тодтгалтайгаар бол маш их илүү мэддэг. Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх царилаар ажиллаж байсан. За одоо бол Grow Media гэдэг компаниараа өгөгддөж явж байгаа. За тэгээд бас манай соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор тийм ээ. Хүндэт профессор одоо Цэрэмбэлийн Ариун агчийг өнөөдрийн дугаартаа оролцуулж байна. За мөн бидний урилгыг хүлээж авч ярилцж байгаад бас баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаараар бид хоёр бол одоо Ариун агчээс бол одоо хувь хүнийхэн тухайд, одоо салбарын тухайд, одоо энэ урлаг уран сайхны тухайд те одоо маш олон төрлөөр одоо ярилцах юмсан гэж одоо хичээж байна. Тэгэхээр Ариун агчийг бол би ерөнхийдөө бол 2009 оноос хойш одоо мэдэх баха. Одоо соёлын надмаар л анх холбогдчихсэн. Соёл урлагийн их сургууль, за тэгээд Солонгосын мета байгууллага, за тэгээд Монголын урлагийн зөвлөл хамтраад одоо соёлын наадам гэдгийг бол анх санаачил зохион байгуулж ирсэн. Тэрэн дээр бид нэр бол оюутан байсан. Оюутан байхдаа бол одоо биднийг маш гоё урамдын өгч, урамшуулж, зоригжуулж одоо ингэж ирсэн нэг юм ихч байсан. Тэрнээс хойш бол бас би бас гадаадд сурж байхдаа бас зууны дадлагаараа бас урлагийн зөвлөлд ажиллах, 100 ажиллах тийм боломж олцсон. Урлагийн зөвлөл тэр үед бол бас илүү ойр мэдэх болсон. Түүнээс хойш бол одоо хөгжмийн фестивал те гих мэтчлэнгээр бол илүү холбогдож ингэж ирсэн. Тэгэхээр би бол Ариун агчийг юу гэж боддог гэхээр хамгийн түрүүнд одоо энэ салбарын маш сайн одоо менежер гэж хүлээж авдаг, ойлгодог. Тэгэхээр би эхний асуултаа бол одоо яг энэ соёл урлагийн салбар дахь одоо энэ менежментийн, энэ менежерийн үүрэг роль хэр чухал юм бэ те. Хэвчлэн бол одоо энэ арын албаныхан буюу одоо энэ хүмүүс бол одоо тайзны ард үлддэг те. Тухайн уран бүтээл одоо төслийг бол тэр тайзан дээр гарч байгаа хүмүүсээр төсөлж хүлээж авахаас арын албаны хүмүүсийг бол тэр болгоно сайн мэдтгүү. Тэгэхээр яг энэ менежментийн соёл урлагийн ялангуяа энэ соёл урлагийн менежментийн тухайд одоо та одоо ямар чухал юм бэ гэдгийг нэг маш энгийн үгээр. Яг тэгэхээр одоо манай подкастыг бол манай соёл урлагийн сургуулийн оюутнууд, багш нар за тэгээд энэ салбарын бас хүмүүс үзэх байх гэж бодож байна. Тэгэхээр энэ бүхэнд нь бас нэг ойлгомжтой гэж тайлбарлаж өгөөч гэж. За яг юуны өмнө энэ сайхан хаврын баярын өмнө энэ подкастэнд оролцож байгаадаа баяртай байна. Яг тэгвэл Swiss-ийг бид нар бас подкасттай болсон гэдэг нь бас сайхан мэдээ байлаа. Тийм тэгээд мэдээ соёл урлагийн их сургууль бол Монголын соёл урлагийн хөгжлийн маш том түүчээлэгч, том одоо буйхад хэрэг гэж хэлж болно. Тийм тэгнгээр дамжиж одоо салбарын одоо үеийн уран бүтээлчд бол төрж гарч байгаа. Ялангуяа 1990 оноос хойш бол ихэнх одоо Монголын үндэсний соёл урлагийн салбар дахь шинэ боловсон өвчин бол Swiss-аар дамжиж гарч ирж штэ. Тэгэхээр энэ бол маш чухал юм одоо байгууллага институт тий. Тэгэхээр та нар бас юм бодлоготойгоор ийм олон нийтийг хамарсан юм үйл ажиллагаа явуулж байгаа нь их зөв багталтаа юм подкаст хийж байгаа. За тэгээд ер нь менежер гэдэг чинь юу юм бэ гэд маш өргөн утгаар нь авч тавиул бүтээсэн одоо авиас тий байгаа уран бүтээл, урлагийн авиасыг олон нийтэд хүргэх, олон нийтэд ойртуулах гүүр гэж хэлж болно. Тэр бол одоо үндсэн одоо үүрэг нь тий урлагийн одоо удирдлага менежментийн хамгийн гол зорилго нь юу вэ гэхээр соёл урлагийн салбарыг олон нийтэд холбох. Тэгээд тэр холбох тэр үйл явц бол өөрөө их олон үе шат дараалттай явж байгаа шүү дээ. Нэгдүгürt бол мэдээж одоо удирдлага урлагийн менежмент бол бодлогын асуудал орж ирнэ. Тэгэхээр ямарваа нэгэн урлагийг төрлийгч бай, байгууллагын үйл ажиллагаагч бай, юугч бай одоо олон нийтэд хүргэж, олон нийтэд одоо тэр анхаарлын төвд байхын тулд бодлогыг авч хэрэгжүүлнэ. Тэгэхээр зөвхөн соёл урлагийн салбарын менежерүүдийг тайзны ард байдаг хүмүүс гэж ойлгуул бас айгүй өрөөсгөл тий. Харин ч эсрэгээр уран бүтээл хийгээд
уран бүтээлч хүмүүс бол тэр болгон өөрийнхөө бүтээлийг те би одоо яаж олон нийтэд хүргэх вэ гэдэг юм. Эсвэл тэр хийж байгаа бүтээл нь энэ нийгмийн хөгжил, энэ хүмүүст ямар утга учиртай гэдгийг боддоггүй шүү дээ. Тэрнийг заавал бодох шаардлага байхгүй. Тэгэхээр урлагийн менежерүүдэд маш их тийм сонголтын том орон зай байдаг. Жишээл бид нар өнөөдөр одоо Монголын нийгэмд ямар уран бүтээл туурах ёстой юм бэ? Ямар уран бүтээлийг бид нар илүү олон нийтэд хүргэх ёстой юм бэ гэдэг чинь менежерүүд одоо продюсерууд тэдний хийж байгаа сонголт байхгүй. Тэгэхээр тэр сонголт одоо хэрэв урлагийн удирдлагын одоо соёл урлагийн салбарын удирдах ажилтнууд, эсвэл продюсерууд, эсвэл менежерүүд өөрийн гэсэн одоо маш өндөр ёс зүйтэй, тэгээд өөрийн гэсэн урлаг уран сайхны өндөр мэдрэмжтэй, тэгээд энэ нийгмийн энэ салбарт болж байгаа үйл явцыг зөвхөн соёл урлагийн салбар биш, соёл урлагтай хамаарад одоо энэ улс орны үндэсний эсвэл одоо бүс нутгийн дэлхийн тэр том хөгжлийн асуудлууд дотор соёл урлаг одоо хаана зогсож байх ёстой вэ? Хаана бид нар энэ өөрсдийнхээ дуу хоолойг хүргэх ёстой вэ гэдгийг мэдчих ёстой. Тийм учраас урлагийн менежерүүд бол одоо түүх соёл, нийгэм судлал, соёл антропологийн өндөр мэдлэг, одоо мэдрэмжтэй, өргөн одоо харах чадвартай, алсыг харах чадвартай тийм байх хэрэгтэй. Тэгэхээр би бол заримдаа хэлдэг. Яагаад гэвэл одоо зөвхөн нэг тийм урлагийн менежер гэхээр юм зохион байгуулдаг, нэг юм төлөвлөгөө гаргадаг, эсвэл тэр төлөвлөгөөг биелүүлдэг. Энэ бол зөвхөн одоо технологи нөхгүй. Тэр цаана тэр том бодлого, тэр алсын хараа, тэр үнэт зүйлсийн тэр эренб дарааллыг чинь олж тавьж гаргаж байгаа хүмүүс чинь менежерүүд шүү дээ. Удирдах ажилтнууд гэж үг. Тэгэхээр энийг маш өөргөө харах хэрэгтэй. Тэгэж бид нар юм харж байгаа тохиолдолд яг л урлагийн одоо менежерүүд заримдаа одоо юу гэдэг бид нар орчин үеийн дүрслэх урлаг одоо урлагч маш их нийлмэл болсон өнөөдөр цагт тий. Тэгэхээр нийлмэл болсон учраас урлагийн менежерүүд зөвхөн одоо нэг салбар би одоо бүжгийн талын мэдлэгтэй байвал өрөөсгөл болчихж байгаа. Чиний хийж байгаа бүтээл, чиний хүргэж байгаа юм чи одоо энэ техник технологийн одоо хүчээр маш их юм нийлмэл шин чанартай болсон. Шил төслөх урлаг бол видео урлаг, медиа урлагтай их ойрхон. Заримдаа тэд нар чинь бус хоорондоо ингээ холболдоод юм бие бинийгээ юм дэмжсэн төслүүд ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр юм зөвхөн одоо юу биш урлагийг өөрийг нь дотор нь салбар дотор нь бас юм мэдрэмжтэй хаана хэн юу хийж явж байна гэдгийг сайн мэдчих хэрэгтэй болдог. Тэгэл ер нь авьяастай хүмүүсийг ангуужлагч л гэж боддог. Сүүлийн дээр өгүүлбэр бол маш гоё. Авьяасыг ангуужлагч. Тэгээ би яг олон төсөл дээр бол ариун нэгчийг харж ирсэн. Ингээ гал хасж ирсэн. Гал хасгаар одоо юм дээр бол одоо маш ингээ зөв чиглэл рүү ингээ даваад явчихдаг. Тэгээ тэр дундаа би нэг юм онцлж хэлмээр санагдаад идэв. Ариун нэгчийг бол одоо энэ урлагийн салбарын та бол хөвчлэн дандаа залуучуудтай ажилладаг тийм залуучуудтай ажилладаг. Үе үеийн залуучуудтай ажилладаг. Тэгээд хүн болгон одоо хүн залуучууд чихгүй одоо төрийн албан тушаалтын хинч байдаг. Ер нь бол ингээл залуучууд бол дандаа ариун нэгч гэж дууддаг тийм ариун нэгч. Одоо уг нь бол энэ хүний хувьд бол нэг байгууллагын гүйцэтгэх захирал бас нэг продюсер тийм одоо шинэ одоо улс улсын байгууллагын зөвлөгч гэдэг юм уу. Тим хүн байгаад байдаг. Тэгсэн мөртлөөс хүн болго ариун нэгчид дуудаад идэг байхгүй. Тэр би тэн дээрээс юу гэж утсан гэхээр тэр ариунаа игч гэж дууддаг тэр үгний ард бол хүн болгонтой нөгөө нэг юм игч хин харьцдаг ч үгүй юм уу. Одоо өөрийнхөө маш гоё нээлттэй харилцдаг. Тэгээ ялангуяа би таны тэр софт скиллүүдийг гэх юм уу те тэрийг асуух гэдэг юм л да. Хүнд одоо маш гоё тийм зөвлөгөө чиглүүлэг зааварчилгаа өгч чаддаг. Одоо наацхан л хүнтэй маш гоё инээж харилцдаг тий. Байнга инээж харилцсан. Гэсэн мөртлөөс одоо ингээд юмны агуулгыг бол маш фундаментал нийтэр суураар нь ярьдаг. Энэ төрлийн скиллүүд би бол таныг одоо нэг бид тантай ярилцгаад бас тодорхой хэмжээний судалгаа хийсэн. Тэгээд одоо өмнөх нийгмийн үед бол одоо зөвлөлт холбоотуулсан сураад одоо хаа байсан соёл урлагийн салбараас өөр одоо төмрийг боловсруулах юу лээ. Одоо тийм хүнд үйлдвэрийн чиглэлээр сураад тодорхой хэмжээнд ажиллаад тэгээд яг арсныг юм харахад бол одоо өөрийнхөө хүсснийг хийж эхэлсэн юм шиг байгаа шүү дээ тийм үү. Тэгээд соёл урлагийн ялангуяа
чиглэлээр сургууль соёл бол төгсөөгүй. Тэгсэн мөртлөөс ялангуяа бүр менежментийн чиглэлээр ерөөсөө юу ч авахгүй. Тэгсэн мөртлөөс одоо энэ менежер хүн байх хэвээр энэ өөрсдөө одоо биеэрээ үлгэлж үзүүлж байгаа энэ манлайллын энэ soft skill-үүдийг та одоо хувь хүнийхээ хувьд тий одоо менежер хүн байх хэвээр хамгийн чухал чадваруудын нэг гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ чухал чадвар одоо skill-үүдийг хаана эзэмшиж вэ? Одоо эсвэл ийм танд өгсөн ийм байгалийн өгөгдөл юм уу? Тий одоо би бол өгөгдлөл гэж бодож байна. Яг гэвэл яг хоо юм шинжилгээ ухааны их нарийн шинжилгээ ухааны салбарт ингээд сурна шүү дээ тий. Тэгэхээр чамд ийм ерөнхийдөө ийм байгалийн шинжилгээ ухаан одоо физик одоо металл одоо төмөр тий эдгс баялаг энэ чинь одоо байгалийн бүтээгдэхүүн шүү. Тэгээ тийм байгалийн шинжилгээ ухаан одоо тэрний энэ олон мөн чанарыг нь судалж одоо суралцсны дараа бол чи нэг тийм ямар нэгэн ерөөсө хүний тарих чинь нөгөө ингэж ажилладаг байхгүй юу? Ер нь ямар нэгэн юм холбоосыг одоо тий тарих гэдэг чинь өөрөө юм нейронууд тий. Тэгэхээр нейронуудын хооронд ийм одоо ийм химийн урвал явагдаж жишээл нэг одоо чиний мэдлэгч нэг нейрон байхад нөгөө нейронтойгоо ингэж холбогдож тэгээ ингэж бүх юмыг ийм одоо хоорондын сүтэн барилдлагаар нь ойлгодог байхгүй юу? Миний ерөөсө ганц одоо чаддаг юм уу хийх дуртай ч юм уу юмыг би зүгээр нэг юмыг одоо шил энэ нэг одоо юугч ямар ч юмыг байсан takže урлагийнч байсан би барьж аваад айгүй олон юмтай ингэж холбож тэгээ зөвхөн тэр нэг цор ганцаар нь нэг газар ингэж байлгаж одоо ерөөс чаддггүй тэгж судалдаггүй юмыг тэгж харддаггүй тэр бол миний одоо эзэмшсэн мэрэгжил яагаад гэвэл одоо миний эзэмшсэн мэрэгжил чинь ганг те хамгийн одоо маш их хатуу хамгийн сайн төрлийн металлыг тэ төмрийг ямар аргаар хийж ийж тэр маш хатуу мөртлөө маш уян байх вэ гэдэг технологиг л гаргах ажил чинь миний ажил байсан байхгүй би тэрнийг судалдаг. Тэгэхээр хамгийн хатуу төмөр мөртлөө хамгийн их ачаал өгөөд хамгийн ихээр ингээд тэрнийг таслахад одоо хоёр талаас нь татхад тэр төмөр чинь өөрөө юм эзэн шиг сунах тийм чадвартай байдаг байхгүй. Одоо хүн бол ингээд мэдгүй тэрнийг зөв ингээд одоо юу гэдэг боловсруулалтыг хийж чадвал төмөр өөрөө ингээд сундаг байхгүй. Сунах чадвартай. Тэгэхээр тэрнтэй адилхан тэр бүх юм чинь маш их өнөөдрийн байгаа чиний одоо юу гэдэг маш хатуу юм бол зөөлөн имийг бий болгох гэж тэр хатуу байгаа шүү дээ. Тэр хатуу юм байж иж бид нэр зөөлнийг хүсэж байгаа. Гэх мэтэр ингээд юмны тийм хоорондох шүтэн барилдлагыг одоо тэр миний мэрэгжил те миний мэрэгжил чинь одоо монголоор хэлвэл хатуу биеийн дэх физик хими процессыг судлах байхгүй. Хатуу биеийн дэх физик хими. Тийм тэрнийг судлах хэрэгтэй. Тэгэхээр тэр судалсан баг. Зүгээр бас өгөгдөл ерөн зүгээр ингээд янз бүрийн одоо та ийм мэрэгжил эзэмших хэрэгтэй. Та тэдэн сав төрсөн тэгээд үзэхээр намайг тийм ер нь ийм хүнтэй харилцааны тий communication тий одоо хүн хоорондын ч юм уу одоо ямар нэгэн тийм харилцааны сайн чадвартай л гэдэг. Тэгээд зарим хүмүүс ингээ маш их хүмүүстэй уулзахаараа ядардаг хүмүүс байдаг шүү дээ тий. Айгүй хүнээс ядардаг. Би бол хүнээс ядардаггүй байхгүй. Би ингээ олон хүн байж үлээс тэр хүмүүсээс ядарахгүй. Тэгээ ямар ч зарим хүмүүс би энэ хүнтэй уулзахаар надаа миний ядраад идэг энэ хүн одоо юу гэдэг нь тэгдэггүй. Зүгээр мэдээж аюух амрах болоод ирэхэд ингээд ажил биш бол би илүү нөгөө их олон хүнтэй ажиллавал бас ганцаараа байх. Одоо заавал шаардлага байдаг л ба. Тэгэхээр тэр чинь өгөгдөл тэгээд тэн дээр мэдлэг тэгээд тэрний чи өшөө байнга өөрийнхөө ажил дээр сурж байгаа шүү дээ. Одоо тэг өөр хүн гэдэг чинь чи хүнтэй хайрцна гэдэг чинь нөгөө хүн чинь бас нэг тийм судлах тухуйны объект. Тэгээд тэр хүнийг чи судлаад энэ хүн одоо тий хүмүүс эсвэл хэсэг бүлэг хүмүүсийг ингэж ажиглаж судалж тэр хүмүүс хийм бэ гэдгийг сониуч байх чинь угаасаа урлагийн хүмүүсийн мөн чанар. Тий. Би энэ хариулт авах гэж бодоогүй. Тийм бодсон. Юу таны энэ өмнө ажиллаж байсан тэр ажил бол ерөөсөө ямар нэгэн байдлаас энэ амьдралаас бол хоол биш. Одоо соёл урлагаас ч хоол биш тий. Ямар нэгэн байдлаас шүтэн барилгатай гэж тий. Тэгэхээр ер нь бол
та яагаад одоо ардчлал гараад та хамгийн анх бол тэр нэг нохоо орон билүү те. Тэр кинон дээр ажиллаж эхлээл одоо энэ салбарт орж эхэлсэн гэж ярьсан байлээ л. Тэгээ яг энэ салбарт орж ирээд дараа нь Sourcing санд ажиллаад тэгээд тэрний хөтөлбөрийн хугацаа дуусаад одоо ингээд санал тавихад бол урлагийн зөвлөлийг байгуулах санаа ингээд тэрүүд ингээд гарч ирсэн тийм. Тэгэхээр та яг энэ салбар руу өөрөө зориглоод энийг үүсгэн байгуулад би чадна гэсэн тэр итгэл үнэмшил одоо тухайн үедээ яг танд бүрэн байсан уу? Эсвэл зүгээр л ингээд зоргоороо энэ боломжийг алдаж болохгүй юм байна гэл ингээд дайд орсон. Яг нэг тухайн үедээ та яг энэ салбараас тэр хүнд үйлдвэрийн салбараас соёл урлагийн салбар руу ингээд орно гэсэн тийм итгэл үнэмшил аль хэдийн та өөрийгөө олцсон байсан дуу л гэж асуух гэдэг юм л та. Үгүй гэхдээ яг би угаасаа би чинь тэрнийг нэг ярьдггүй. Гэхдээ би чинь багада маш их зурдаг. Би маш гайгүй зурдаг. Аав чинь зураач. Тэгээд би чинь зураач болох гэжсэн байхгүй. Ер нь өөрөө 16 настай байхдаа би төсвөрийн дунд сургуульд орё гэсэн чи хийж. Гээ яахсан бэ? Гэрт нэг л уран бүтээлч байхад хангалттай шүү дээ тий. Тэгээд чи одоо яах юм сургуульд орно тэгэл яг нэг төсвөрлөгт орно тэгэл яах юм нэг хар юмтай л нийлнэ гэж байгаа байхгүй тий. Одоо чи тэгэл нэг юм тэгэл одоо хүнд чинь боловсрал хэрэгтэй тэгээд яах юм ингээд. Манай сургуулийн багш болохоор ангийн багш. Гэхдээ 8 дугаар ангид төгсөөд хүүхдүүд муу сурлагатай хүүхдүүд техникумд ордог болохоос чи одоо бас гайгүй сурдаг юм чи яах юм гээд. Тэг би 16 настай байхдаа сонголтоо хийж чадаагүй байхгүй. Миний сэтгэл зүрх бол дандаа урлагт байсан. Би өөрөө ер нь илүү тийм нийгмийн ухааны чиглэлийн хичээлүүдтэй арайс илүү сайн тий одоо утга зохиол монгол хэл гад орос хэл энтертэй сайн математик энтер гэсэн тийм туучны науктай бол тийм яг хуулахгүй л сайн бардам дөрөв авдаг л тийм хүүхдээсэн. Тэгээд тэр чин одоо чи 16 настай байхдаа чи сонголтоо хийж чадаагүй. Гэхдээ би хойно сургууль сурж байхдаа байнга урлагийн сургуулийнхантай найзалдаг байсан. Ерөөсөө надад тийм одоо техникийн сургууль сурж байгаа хүүхдүүд энтертэй найзлах юм сонирхолгүй. Ер нь би өөрөө яг тийм салбарт байх нь л надад гоё санагддаг. Жишээ Сүрикови Мостроганови академи дээр очиод яг ийм будагны үнээр хангалсан тэр студиуд сургуулийнх нь хажуугаар өнгөрөхдөр би яг ийм сургуульд орох байсан шүү дээ гэж боддог. Тэгэл яг чи өөрийнхөө амьдралыг тэр үед тийм л байх хэвээр. За би одоо ингээл юм инженер болцсон. Би инженер л байх хэвээр гэл явж итэл тэгэл хүн чинь нөгөө яг дуртай юмаа мэддэг байхад айгу амар юм бэлээ л дээ. Тэгэл яг тийм дуртай юмаа мэдчихэл чамайг чиний амьдралд чинь янз бүрийн одоо хүн хэлдэг шүү дээ янз бүрийн тэмдэг барайл чиний амьдралд хүмүүс байж идэг. Хаашаа явахыг чинь заагаад ч юм уу юу хийж. Зарим нь бид нар хардаг. Зарим нь хардггүй шүү дээ тийм мянган хүмүүс тэмдэг бариад зогсож идэг гэж байгаа байхгүй. Тэгэд би бол өөрийнхөө тэгэл тэмдэг бариад зогсож исэн хүмүүсээ хараад тэгэл тэр хүмүүстэйгээ амьдралаач холбосон, ажиллаач холбосон тэгэл явц. Энэ бол миний сонголт байсан. Бүр цаагаараа зөв бэлгээрээ миний одоо яг хийх ёстой энэ ч миний хувь заяаны бүр сонголт биш. Би энэ бол зүгээр миний хувь заяаны төөрөг урлагийн салбарт ажиллах бол тийм ерөөсөө тийм гинти юм биш. Энэ бол яг болох ёстой юм. Та бүр тэрийг мэдэрдэг биш юм тийм. Би яад бол тэр өөр газар би тэр үнэхээр тэр өөрийнхөө бий болгосон мэрэгжил юундаа би тийм дуртай байгаагүй байхгүй. Би оюутан байхдаа дандаа урлагийн сургуулийнхантай найзлан тэгэл төгсж ирээл тэгэл байж итлээ. Тэгээд урлагийн салбар өөрөө тэр миний амьдралд ингээл ороод хүрэлтэрсэн шүү. Тийм. Би таныг өстой зурдаг байсан гэж өстой мэдэхгүй. Харин тийм бай. Би зурдаг байгаад бүр 2 удаа дараалан хүүхдийн ертөнц наад тэр үед чинь хүүхдийн ертөнцгээд уран зургийн улсын уралдаан болдог гэсэн. 2 жил дараалан тэргүүн байр авч ирсэн шүү. Таны аавыг л зураач байсан гэж мэдхээс таныг зурдаг байсан гэж өстой бодож байгаагүй юм байна. За энэ бол шинэ юм. За танай подкастын шинэ мэдээ. За тэгэхээр би бас танаас өнөөдөр одоо түрүүний юунд ихэнд хэлсэн бас аль талаас нь ингээд үсрээд ээж магадгүй. Гэхдээ бид нэр түрүүн бол би энэ хувийн талаас ч юм бол илүү сонирхож асууж байна л да. Одоо би нэг одоо соёл урлагийн сургууль
урлагийн зөвлөл хоёрын одоо байнгын холбогддог нэг зүйл бол одоо 2008 оноос хойш гэдэг чинь 13-4 жил тасралтгүй хийгээд ирсэн. За одоо зөвхөн ковидоос болоод 4 жил л босонгүй те. Тэрнээс бол одоо жил болгон одоо зохион байгуулж ирсэн энэ соёлын наадам гэдэг фестивал байна. Энэ фестивалийн талаар одоо яг анхны тэр үүсгэн байгуулагдж исэн, санаачлагдж исэн, ямар одоо санаачлагаар бий болж исэн тэрний түүхээс бас танаас асуумаар санагдаж байна. Ер нь бол энэ фестивалд манай үе үеийн төгсөгчид, үе үеийн одоо энэ багш нар тий бол байнга л оролцож ирж исэн. Ямарваа нэгэн зуныхаа тэр дурсамжийг бол тэнд бүтээгээд төгсөхдөө ч гэсэн нэг юм дурсамжтай маш гоё дурсамжуудын нэг нь бас би тэнд үлддэг байсан болоо гэж бодож байна. Тэгэхээр энэ соёлын наадмын одоо яг энэ үх түүхээс та дурсаж. Тэгээ соёлын наадам чинь яг одоо оны санахгүй шүү дээ. Он 2008 эхний жил нь 2008 уу тий. Яг одоо тэрний санахгүй. Тэгэхээр 12 жил, бараг 13 дахь жилдээ болж шүү дээ тий. Ер нь бол их гол санаа нь бол одоо тэр үеийн Цэдэв захирал тийм аа соёл урлагийн сургууль директор байсан Цэдэв багш. За тэгээд Кан гээд Метагийн үүсгэн байгуулагч мундаг одоо соён гэгэрүүлэгчтэй Солонгосын их сургуулийн том профессор тэгээ маа Жансан Нурга. Би бол хамгийн түрүүнд энэ 3 хүн бол энэ наадмын бүр тулгын 3 чулуун л да. Яа тэгвэл яг бэлтгэл ажлыг гаргаад хийж гिचсэн. Ер нь яг Канга Монголд ирээд тэгээд тэр яг бидний ингээд яг тийм гадны хүн бидний имийг харна гэдэг чинь тэр хүнд хамгийн их таалагдсан юм нь юу гэхээр ингээд монголчууд ингээд баяраа тэмдэглээд юм хоосон тал байж байгаа тий. Тэгээд бүчнөө бужигнаад баяраа тэмдэглээд тэгээд дахиад хоосон тал үлдчихэж байгаа. Тэр л тэр хүнд маш их таалагдсан байгаа байхгүй. Яг бид нар тэрнийг зөвлөлт чинь бидний амьдралын нэг хэсэг шүү дээ. Тэгээд бид нар ирж нүүчээл тий. Тэгэл сайхан маа цэвэрлээл тэгэл тэр дахиж тийшээ хизээч ирэхгүй ч гэж магадгүй нүгэл явчихсан монголчууд чинь хааны газар. Тэгээд тэр хүмүүс тэр нь их сонин санагдаа. Тэгээд хамгийн түрүүнд соёл урлагийн их сургуулийн дээр ирээд тэгээд саналыг тавиад тэгээд ер нь цөмөрийн гурвалсан юм баг болж ажиллая гэдэг санал гарч ирээд тэгээд мэдээж тэр үеийн суульсын гадаад харилцаа эсвэл урлагийн мэнж баяраа өгч одоо манай соёл урлагийн удирдлагын факультет гэж байна. Тийм, соёл урлагийн удирдлагын факультетийн захирал байсан шүү дээ, тий. Декан байсан. Тийм, декан баяраа өгч. Тэгээд би урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал байгаад тэгээд бас Метагийн гүйцэтгэх захирал гээд бас Солонгос залуу бид хэд ингээд нийлээд яг бас гүйцэтгэх ажлыг нь зохион байгуулах. Тийм баг гаргаад тэгээд ажиллаж ирсэн. Тэгээд эхний ер нь ингээд солонгосуудтай ажиллахад чинь бид нар бас их айгүй айтах юм сурж ирсэн шүү. Ер нь ер нь ингээд тэр үед чинь одоо юу гэдэг наадмын хөтөлбөр дотор чинь ерөөсөө наадмыг бол зөвхөн 93 наадам гэдэг илүү тийм морь бүх сур хармааны тий гол чиглэлтэй үндсэн одоо соёлынх нь одоо өгөгдөл нь тэнд яваа. Тэгээд дээр нь нэмээд ер нь ерөөсөө соёлын тоглолт байдгүй юм байна. Соёл нь өөрөө зөвхөн энэгээр биш. Энээс үргэн бид нөх олон нийтэд хүрэх ёстой юм байна. Тэгэл энэ яг энэ том хотхон соёлын том хотхон байгуулъя. Тэгээд тэр хотхны чинь зургийг гаргаал ирээл бүр ерөнхий зураатай маш нарийн төлөвлөж одоо солонгосуудын ганц хийж чаддаг юм байдаг байхгүй юмыг ингэж аймаар нарийн төлөв. Бид нар бол ингээд нэг толгоондоо төлөвлөчөөд идэг байхгүй. Бид нар энд тийм юм хийн, ийм юм хийн гэд толгоондоо төлөвлөчөөд идэг. А солонгосууд бол үгүй ингээд нөгөө долоо хэмжээс нэг огтлдаг. Яг тэгдэгсэн. Тэгээ бүх хүмүүсийг нөгөө яг нэгдсэн ойлголтод хүрсэн эсхийг л тэд нар ингэж байн анзаардаг. Тэ одоо тэр гол ажил нь. Тэгэхээр эхлээд ингээд тэр төслөө одоо тэр гурван одоо тэргүүнийхээ төвшөнд яриад тэгээд одоо баяраа агш би манай Метагийн захирал бид нар яриа. Тэгээд дараа нь бүхэл бүтэн одоо урлагийн зөвлөлдөө нэг яриа, суйсдэр нэг дараа нь бүх багаараа тэг бүгдээрээ яг юу хийхийг, яагаад хийх гэж байгаа, юу хийх гэж байгаа гэдгээ ингээд бүх тэр төслийнхээ салбар нэгж болгон дээр ойлгосны дараа ажиллаа хийдэг гэсэн. Тэр бол бас
энэ удирдлага менежментийн айгүй том чухал чадвар шүү. Тэгээ тэрнээс чинь бид бас зөндөө юм сурж байгаа шүү. Тий. Тэгж л хийсэндээ тэгээд бид нар ингээ өөртөө өгөгдсөн за байж идэг ямыг дахиж ингэж хараад дахиж ийм шинэ ийм улам бүр үнэтэй болгож гаргаж ирсэн л гэж боддоо шүү дээ. Одоо бол наадам бол соёлын наадамгүй байхгүй шүү дээ. Бид нар өөрсдөө бие л олон жил очиод ажиллаж сурцсан нөгөө морь өөрийгөө уяхаараа ингээ өөрийгөө уяад идэг гэдэг шиг наадам дээр би Улаанбаатарт сууж ахаар ерөөс дотор багцтай байж чаддгүй шүү дээ. Соёлын наадмууд явмаа санагдаа. Тий. Одоо манай соёлын наадам чинь бүр өргөжөөд одоо яг үндэсний их баяр наадмын яг нэг хөтөлбөрийн албасны яг хөдлөө одогдох хөтөлбөрт нь ороод одоо шадар сайд ирсэн нээлттэй хийдэг үгээ хэлдэг болоод тэр болтлоо хөгжсөн тий. Тэрэнд бас сонин тогс захирал маш их үүрэг гүйцэтгэсэн шүү. Ер нь урлагийн зөвлөлд би дандаа хэлдэг. Урлагийн зөвлөл бид нар цөөхүүлнэ шүү дээ. Тий. 10 хүрэхгүй тий. Тий бид нар чи 10 хүрэхгүй ер нь хамгийн их нь 10. За тэгээд тэнд яг айрам шиг орж ирдэг байхгүй. Суйс үнэхээр айрам шиг орж ирж тэр наадам болдог. Тэгээд тэр ийм одоо боловсролын байгууллага, төрийн байгууллага, төрийн бас байгууллага, тэгээ олон улсын байгууллага ингээд ийм маш олон ийм хамтагч нарын айгу том нэгдсэн үнэт зүйлс болсон газар шүү дээ. Тийм болохоор амжилттай байдаг. Би яаж ч энэ соёлын наадамдаа их дуртай хайртай байдیں۔ Тэгэхээр би бол ингээд магадгүй би одоо энэ зохион байгуулагч 3 талаас гурванлангаас нь аль талаас нь оролцож исэн баг цорын ганц хүн байж магадгүй. Би оюутан байхдаа оролцож исэн. За тэгээ сүүлдээ яг Солонгосын одоо ерөнхий менежерийн туслахыг хийж исэн. Солонгосын талаас хийж исэн. Тэгээ сүүлдвэл би соёл урлагийн сургуульд ороод соёл урлагийн сургуулийн талаас зохион байгуулалт. Гэт ингээд яг 3 талаас нь орж үзсэн. Тэгээ ер нь бас их юм сурсан. Сүүлдээ бас дангаараа хариуцж бас хийж үзсэн. Ер нь бол маш амаргүй, маш олон хүний хүч хөдөлмөрөөр босдог. Соёлын наадмын ер нь та ирээдүйг юу гэж харж байна? Би бол яг анх тэр одоо наадмын зорилго нь Зүүн Өмнөд Азийн нүүдэлчдийн наадам гэж ярьж ирсэн. Тэгээ бид нар чинь нэг хэсэг бас зочид тий одоо Оросын холбооны улс тий тэгэл өөр Монголоос ч юм уу эсвэл тухайн үедээ ингээд бас юунаас ирсэн зочдын төрө оролцуулаад идэг ш. Бид нар тэрнийг ерөөсөө алдаж болохгүй. Тэр мөрөөдлөө энэ бол яг Зүүн Хойд Азийн нүүдэлчдийн наадам гээд тэгээд одоо бид нар энэ хөрш орнууд тий Орос, өөр Монгол тий бүгд найз хятад улсын одоо тэр үндэснөө тэгэл одоо Төв Азийнхан байна тий одоо Кыргызстан, Казахстан тэгээд одоо бас энэ юунд Зүүн Хойд Азийн гээд утгаараа Япончууд, Солонгосууд тий Хятадас гээд ингээд энэ том наадам юу яаж юм оролцоонд ингэж улам тэлэх ёстой гэж бодож байна. Тий яг мэдээж Монгол үндэсний соёл бол тэр одоо даацынхаа хувьд хамгийн том даацтай байсан ч гэсэн бид нар бас юм тийм талбар болох ёстой л доо. Би бас таны одоо Монголын урлагийн зөвлөлийг үүсгэн байгуулж ирсэн тэр цаг үеэс бас асуумаар байна л да. Тухайн үед одоо бид нар бол жоохон багтаа дандаа сорсын санал гэж сонсч ирсэн яг юу ч хийдгийг бид нар мэддэггүй. Тэгээд тухайн үед бол нэг чиглэл нь соёл урлагийн одоо хөтөлбөр гэж байсан юм шиг байна тийм ээ. Тэрний одоо үндэсний ерхий зохицуулагчаар ажиллаж ирсэн. Тэгээд тэр сорсын сангийн соёл урлагийн хэрэгжүүлж ирсэн хөтөлбөр одоогийн Монголын урлагийн зөвлөлийн хийж байгаа энэ үйл ажиллагаанаас хэр өөр байсан юм? Ер нь нэлээд өөр байсан шүү. Яг тэгвэл сорсын сан чи өөрөө ийм ер нь одоо урлагдах шин санаачлага тий урлагдах шинжлэл хөгжлийг илүү дэмжиж гэсэн бодлоготой байдаг гэсэн. Цаад бодлого нь өөрсдийнх нь сорсын сангийн хөтөлбөр тий. Тийм учраас илүү одоо Монголын соёл урлагийн салбарт илүү хамгийн их шаардагдж байгаа ямар одоо хэсэг байна тий. Тэрэнд нь бас дэмжлэг үзүүлнэ тий. Бид нар чинь энэ соёл урлагийн удирдлага менежмент бол одоо маш их урлагийн менежмент бол маш одоо чухал хэрэгтэй байна. Тэгээд энэ тал дээр одоо зөвхөн ингээд өнөөдөр тэр тухайн үед нь үйл ажиллагаа явуулж байгаа менежерүүд байгууллагуудыг дэмжихээс гадна бүр боловсролын ийм салбарт нь өөрт нь одоо тий ийм мэрэгжил болгож суулгах
шаардлагатай. Тэгжээ соёл урлагийн салбар өөрөө бас ингэж одоо нэлээд хүчтэй хөгжих боломжтой болно гэд. Тэгээд тэр одоо танай тэр соёл урлагийн удирдлага менежментийн факультетийг чинь байгуулж ирсэн байхгүй тэр юугийн үүсэлтэй. Тий одоо тийм штэ суурсын сан чинь нэлээд том тэтгэлэг өгөөд тэгээд тэр сургалтын агуулдаг багш нарыг дийлдэх те ингээд анхан байгуулах бүх ихний тэр одоо нөгөө одоо ургуулах англиар хэл seed fund гэдэг шүү дээ одоо хамгийн ихний үрийг нь тарих тэр боломжийг нь өгж исэн. Тэгтээ сорс бол өөрөө хизээч өөрсдөө юм хийдгүү. Монголчууд юу чухал вэ гэдгээ өөрсдөө томьёолоод тэрэнд нь бас жоохон дэмжлэг үзүүлдэг тийм л бодлоготой байсан шүү дээ. Тийм. Тэгээд соёл урлагийн тэр үеийн одоо тэр үеийн менежерөө тэр үед дэмжиж исэн, хамтарч ажиллаж исэн хүмүүс бол одоо бас Монголын соёл урлагийн бодлого болон одоо агуулгын хувьд одоо өнөөдөр ч гэсэн байж байгаа хүмүүс байж байгаа шүү дээ. Тэгээ хамгийн хэцүү арчлалын хамгийн хэцүү үе байсан шүү дээ. Юу урлаг байтугай тий. Тэгээ тэр үед ийм одоо амийн алдаа одоо нэг амь тариаг нь яг хийгээд тийм тэгээд шинэ бүтээл туурахт нь сурж боловсрохт нь гадаад дотоод явахт нь гээд нэлээд өргөн юу хийжсэн шүү. Тийм тухайн үед бол одоо яг 95 он тийм 96-аас тийм 96 соёл урлагийн хөтөлбөр нь 97 он. Тэгээ бид нар 5 жил болсон шүү дээ ер нь. Тийм бид нар бол одоо жоохон байсан. Гэхдээ одоогийн тэр тухайн үеийн байдлыг одоо буцаагаад одоо харах юм бол юун соёл урлаг байтугай те өдрийнхөө хоолыг яа гэжсэн л тийм цаг үе юм шиг байгаа шүү дээ. Тэгэхээр соёл ер нь бол Монголын урлагийн зөвлөлийг хүмүүс одоо улсын байгууллага гэж хүлээж аваад байдаг тийм хөвчлэн тэгж хараад байдаг. Тэгээ олон улсад бол ерөнхийдөө бас тэгээд байдаг. Одоо улсынхаа доор улсын санхүүжилттэй ингэж байдаг. Бид энд бол танай урлагийн зөвлөл төрийн бус байгууллага тийм ашигын төлөө бус. Тэгээд энэ мөнгө өөрсдөө одоо босгож төсөл бичиж. Тэгээ маш цөөхөн хүнтэй 10 хүрэхгүй одоо хүүхнүүд байдаг тийм. Маш бага хүнээр маш одоо богинохны орон зайд маш ихийг бас хийж бүтээсэн гэж би боддог л доо. Баярлалаа. Тийм. Тэгээд энэ хамгийн анхны энэ одоо санхүүжилт босгох тэр үйл явц хэр хэцүү байсан бэ? Тухайн үед одоо ингэж донешн хийж дэмжлэг үзүүлж мөнгө өгдөг тийм соёл бол бас тийм түгээмэл биш байсан тий. Тэрийг яаж та босгож ирвэ? Ер нь одоо юу гэдэг одоо ч тийм амархан биш шүү дээ. Тийм. Ер нь одоо бүгдээрээ маань соёл 96-ыг бодох юм бол одоо бол харьцангуй дээр тийм үндэсний үйлдвэрлэгч нар бас арга ядахад одоо маркетинг олон нийтэд харилцах зардалтай болсон байхгүй тий одоо тий. Тэр үед чинь тийм юм байгаагүй. Гэхдээ хамгийн гол нь юу юм бэлээ? Юу гэж ерөөсө 3 үндсэн зүйл байсан гэж боддیں۔ Нэгдүгээрт Монголын урлагийн зөвлөл бол Монголын соёл урлагийн хөгжил бол зөвхөн соёл урлагийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн асуудал биш ээ. Тэгээ соёл урлагийг илүү тийм нийгмийн одоо эрийг хандлагыг бий болгох те нийгмийг өөрийг нь соён гэгэрүүлэх тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүстэй холбож бид нар дандаа communication одоо те өөрсдөө яагаад урлагийн зөвлөл байгаа юм бэ гэдгийг дандаа урлагийн төлөө биш. Энэ бол Монголын төлөө, Монголын сайн сайхны төлөө, Монголын ирээдүйн хүүхд залуучуудын төлөө гэж бид нар итгэж үнэмшдэг. Тийм болохоор одоо би уран бүтээлээ би нэг юм пянц гарах гэж энд өгөөч гэж хэлдэггүй. Бид нар энэ уран бүтээлчид энэ пянц гарах гэж байна. Гэхдээ энэ пянц нь Монголын соёл урлагт, Монголын хүн ард хүүхд залуучууд ямар нэг одоо сайн сайхан үр шимийг авчрах юм бэ гэдгийг нь зөв тайлбарлаж ойлгуулдаг гэсэн. Тэгэхээр урлагийг зөвхөн нэлээ өргөн хүрээнд авч хүмүүст тайлбарладаг. Хоёрдугаар бид нар тэр авсан одоо хүмүүсийн өгсөн дэмжлэгийг юунд зориулаад ямар зардал болгоод юу болгоод гарч байгаа вэ гэдгийг тэр мөнгө өгсөн хүмүүстэйгээ маш их ойрын одоо юм эргэх холбоотой. Тэгэхгүй ингээд нэг хэдэн төгрөгийг авчаал хийсэн юм нь юу ч юм байхгүй ингээ алга болчихсон. Бид нар нэг төгрөгч өгсөн хүнд 100 удаа баярлалаа гэж одоо хэлдэг. Тэгээд тэр хүмүүсийн итгэлийг олж авах хэрэгтэй байдаг байхгүй. Тэрс тэр мөнгийг авч аваад одоо нэг хэдэн хүмүүс
машин болгоод унцд юм уу тий одоо тийм биш. Яг тэр нь өөрөө тэгэхээр шудраг нөгөө ил тод байдал гэдэг шүү дээ. Тэ чиний санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод байдал. Тэрнийгээ бид нар хамгийн түрүүнд гаргаж тавьж ирсэн. Яг тэгвэл тэр бол маш чухал Монголын нийгэмд хамгийн их дутагдж байгаа бөгөөд сурах ёстой зүйл гэдэг. А 3 дугаар зүйлс нь бол урлагийн зөвлөл бол ганцхан миний байгууллага биш. Тэ надад намайг дэмжих нь урлаг соёл бол Монголд хэрэгтэй маа гэдгийг дэмжих одоо удирдах зөвлөлийгөө бид нар урьж байгуулсан байхгүй. Тэгээ удирдах зөвлөлөө чи удирдах зөвлөлийнхээ урд ороод гүгээд ивэл удирдах зөвлөл чиний ард л хоцров. Би хизээч тэдгээс удирдах зөвлөл бол Монголын урлагийг урагш бидний урд гарч явах хүмүүс. Одоо манай удирдах зөвлөлийн гишүүд тийм ээ Жансан Нургай байна, Миндоёгоо байна. Тэгэл тэр үеийн манай Пит Моор байна тий. Гэх мэтэр ингээл одоо манай MCS-ийн од жаргал ОЖ байна. Гэх мэтэр ингээд ийм тэр үед одоо болсон соёл урлагийг дэмжиж чадах хэвээр хүмүүс бид одоо энэ байгууллагыг дэмжиж ажиллаад тий. Гэхдээ тэр хүмүүсийг чинь бид нар зүгээр л та биднэрт тэр хүмүүст бид нар одоо тэр бидрийг манлайлах орон зайг нь үлдээх хэрэгтэй байхгүй. Манлайлах орон зай нь удирдах зөвлөлтөд үлдэх хэрэгтэй. Тэгэхгүй тэрнийг одоо нэг хүн ганцаараа ингээл тойрол өөрийгөө тойруулаад том тойрог үүсгэх биш. Тэ би бол яаж хийсэн гэхээр дандаа удирдах зөвлөл урагшаа. Тэ удирдах зөвлөл ирсэн байхад гүйцэтгэх захирал бол юм яриад авах шаардлагагүй байхгүй. Удирдах зөвлөлөөр яриулна. Тэр хүмүүс чинь ажил гэж сурчиж байгаа байхгүй. Энэ чинь би энэ байгууллагыг төлөөлөх, байгууллагын өмнөөс үг хэлэх, байгууллага сурчлах нь миний ажил. Тэгээд тэрнийг хийх гээд ирүүл тэрнийг л яг хийн. Тэрнээс ч тэр хүмүүс одоо нэг аяг хундаг вино уух гэж ч юм уу тэгж ирэхгүй шүү дээ. Тэгээд өшөө тэнд өнөөдрийн тэр нийгмийн хамгийн одоо оюуны сэтгэхгүй сор болсон хүмүүсийг бид нар одоо бас өөрсдийнхөө үйл ажиллагаанд дэмжиж оролцуулаад тэр ирж байгаа ч тэнд тэр Монголын урлагийн зөвлөлийн үйл ажиллагаанд ирж байгаа хүмүүс надаас биш би биенээсээ таашаал авдаг гэсэн байхгүй. Тэгэхээр эн чинь тэр хамгийн чухал. Тэгжээс тэр чинь жинхэнэ олон нийтийн байгууллага болох хэрэгтэй байхгүй. Тэрнээс нөгөө тамгаа өөртөлсөн ганц дарахтай байгууллага биш тийм. Тэрнийг бол би бас өөрөө ингэж сураад ирсэн юм биш л. Би мэдчихсэн юм биш надад намайг одоо дэмжиж сайхан зааж өгчээсэн одоо сайхан зөвлөхүүд байна тийм. Үнэхээр одоо манай удирдах зөвлөлийн гишүүд, Сорсын сангийн тэр үеийн одоо удирдлагууд тийм тэрнээс чинь би сураад тэгээд тэгэж олон хүмүүс надаас хамааралгүйгээр тэр би биендээ хайртай ингэ явж ирсэн. Тасаа хэллээ шүү дээ нэг Монголын урлагийн зөвлөл нийгэмд үйлчлэх тий. Зөвхөн урлагийн салбарын ялж байгаа биш. Гэхдээ би энэ удаад бол бас яг энэ соёл урлагийн салбарын тэр нөхцөл байдал одоо соёл урлаг гэдэг ерөнхийдөө бас том тий. Яг тухайн үед таныг үүсгэн байгуулж авах үеийн тэр нийгмийн одоо уур амьсгал байдаг юм. За тэгээд таны дунд үе гэх юм одоо яг үүсгэн байгуулаад та өөрөө гүйцэтгэх захирлаараа ажиллаад иржсэн тэр үе. За тэгээд бас яг одоо орчин үе гурвын хооронд ямар ялгаанууд бий болов? Юу алга болов? Юу шинээр бий болов те? Та нэг ерөнхий тойм зүйгээр нэг юм анализ хийж үзвэл. Юу өөрчлөгдсөн бэ? Яг бидний үед одоо түлхүүр үгээр ярил л да тий. Одоо яриул эхлээд бол бид нар урлаг зөвхөн урлагийн төлөө биш урлаг нийгмийн төлөө гэдэг үзэл санаа. Тий. Гэхдээ тэр үзэл санааг бол өнөөдөр ч гэсэн аваад явж байгаа. Яг би өөрөө бас удирдах зөвлөлийн гишүүний хувьд тий. Гэхдээ тэнд сайдхаа үг гэхээр л дээ. Урлаг зөвхөн урлагийн төлөө биш. Урлаг зөвхөн урлагийн төлөө биш. Тий. Урлаг бол нийгмийн сайн сайхны төлөө. Энэ бол одоо яг хамгийн үндсэн үнэт зүйлс нь аахгүй юу? Урлагийн зөвлөлийн. Тэгээд тэрнийг тойрсон ийм одоо түлхүүр үгнүүд гарч ирээл алга болоод тий. Яг бол одоо жишээлбэл урлагийн менежмент чухлаа гэдэг үг эхний үед бол маш их явж ирсэн. Урлагийн менежерүүдийг дэмжиж, урлагийн менежмент гэж юу юм? Одоо ном тохиол гаргая, судалгаа юу хийгээд ингээд явж ирсэн. Тэгжээтэл тэр чинь ингээд тэрний хийх одоо та сургууль бий болоод, та нар бий болоод ингэнгүүт
тэрнийг хийгээд авах шаардлага байхгүй. Тэр чинь хүмүүс нь өөрсдөө өсөөд гараад ингээд ургамал цэцэг шиг ингээд гараад явчихж шээ. Тийм тэгээд явж байгаад урлагийн боловсрал хүүхэд залуучуудад одоо хүүхдийн урлагийн боловсрал бол тэр хүний хувь хүний хөгжилд одоо хамгийн чухлаа гэсэн ойлголт одоо бас байсан. Тэрнийг маш олон жил хийсэн. Маш олон жил хийгээд урлагийн боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлээд ингээд явж ирсэн. Тэгэл дараа нь одоо бол ингээл соёлын бүтээлч аж үйлдвэрлэл тий соёлын бүтээлч үйлдвэрлэл тэгээд одоо медиа урлаг тий урлаг ба шинжлэх ухааны хоорондын уялдаа холбоо тий тэгээд тэр чин тэрнийг медиа урлагийн фестивал гээл медиа урлагийн наадам гэж гарч ирж байна. Тэр чин одоо ийм технологи урлаг хоёрыг нийлүүлсэн дундаас гарч ирж байгаа тийм синтез бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр ингээд энэ дэлхийн соёл урлагийн чиг хандлага хаашаа явж гин тэрний нэг төрүүлээд гүгээд ийн гэж би хэлж чадахгүй байна. Төрүүлэхгүй байгаа. Төрүүлээч хэрэггүй. Бид нар төрүүлэх шаардлага байхгүй. Зүгээр тэрний ийм тэр хаашаа явж байгаа чиг баримжаагаар нь л явж байгаа байхгүй. Тийм. Тэгээд олон улсын салбарт, олон улсын соёл урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагаа маш чухал гэж. Одоо өнөөдөр дэлхийд дахинд юу байна гэхээр урлаг зөвхөн урлагийн талаар мессеж өгөх ёстой мó? Урлаг тэр нийгмийн өнөөдрийн одоо тэр нийгмийн дуу хоолой эд гэсэн дуу хоолой байх ёстой мó тий. Жишээл урлаг бол зөвхөн нэг тийм маш их тийм гоо сайхны өндөр тийм одоо гой сайхан юм хийх ёстой мó? Эсвэл өнөөдөр урлагаар дамжуулаад нийгэмд байгаа нийгэмд тулгамдсан асуудал урлагийн бүтээлээр дамжиж илэрч гарах ёстой мó? Тэ одоо бол тэр асуулт бол илүү чухал гэж бодож байна. Илүү би бол урлагийг тэр асуултыг урлагийн зөвлөл зураачтаас уран бүтээлчдээс асууж байгаа гэж бодож байна. Тэрнийг ч угаасаа нийгэм хөгжсөн байна шүү дээ. Одоо 1990 оны сүүл үеийн уран бүтээлч өнөөдрийн уран бүтээлч хооронд маш их ялгаатай байхгүй. Өнөөдрийн уран бүтээлч бол өнөөдрийн хүн төрөлхтөн одоо юу ярьж байна гэхээр жишээл одоо эмгтээч ер нь шудраг тэгш шудраг байдлын асуудал бол одоо дэлхийн хамгийн чухал асуудал болж байна шүү дээ. Альва юмд одоо ийм тэгш байдал. Жишээл одоо боловсролт ч юм уу эсвэл одоо урлагийг хүлээж авах ч юм уу эсвэл альва нэгэн эрх мэдлийн одоо юун дээр ямар нэгэн тийм монопол одоо юу гэдэг ийм хитрхи их өндөр уул байхыг өнөөдрийн дэлхий ерөөсө хүлээж авахгүй өндөр уулнууд улам намсаж олон ийм дов толготтой ийм глобализм нийгэм бий болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг тэр үед хөгжмийн одоо юу гэдэг кино урлагт ч одоо бүжгийн урлагт нэг цорын 2 3 одоо мундаг авьяас байсан бол тэр хүмүүсийг юу хийхийг хараад тэр хүмүүсийг одоо шүтэл бишрээл явж исэн бол одоо бол ингээд бүх юм ингэж маш олон ийм авьяасууд ингэж төрж зэрэгцэж ийм олон төрлийн бүтээл хийж зэрэгцэж урсаж орж байгаа тийм шинэ үе явж байгаа. Тийм тэгэхээр тэр зүйлсүүдийг л илүү харж байгаа гэж бодож байна. Одоо бол илүү урлаг илүү тийм гүнзгий асуултыг өөрөөсөө асуусан тийм онцаг хэлж байгаа. Ер нь та ойрын за нэг 10-аас 15 жилийг одоо сүүлийн дүгнэлттэйгээ бодож байна уу? Ер нь цаашдаа ер нь хаашаа явах шиг байна. Яг нэгдүгээрт одоо соёл бол өөр шүү дээ тий. Соёл бол өөрөө илүү өргөн тэгээ соёлын зарим зүйл нь хадгалагдаж үлдэх ёстой. Зарим нь хувиран өөрчлөгдөх ёстой тий. Тэгэхээр өнөөдөр одоо энэ юм цахим ийм орчинд тэгээд хүмүүсийн одоо ялангуяа залуу хүүхдүүд хүмүүс ийм юм бодуулсан том одоо хэцүү асуултуудыг асуусан тийм агуулгыг ерөөсөө одоо хэрэглэж юм үзэж улам муу болж байна. Улам одоо тэгш чадвар нь улам хомс болж байна. Жишээл одоо нэг урлагийг хоолоор төсөөлвөл
хоол идэхийн тулд хүнж ажиллаад тэгээд зайлгаад ингээ боловсруулна шүү дээ. Тэгсэн шүү дээ. Оюуны бүтээлийг чинь бид нар сонсоод тархиараа боловсруулад зүрхээрээ оруулаад тэгээд гаргах хэрэгтэй шүү дээ. Тэгээд бид нар тэхгүй байна. Одоо сошиал медиа энэ хитрхийн их юм entertainment тий одоо 6 цингэл хөөцөлдсөн энэ урлагийг ерөөсө 6 цингэл юм уу эсвэл бизнес гэж харж байгаа энэ нөхцөлд соёл урлагийн салбарт тулгарч байгаа хамгийн чухал зүйл бол яаж хүмүүс одоо оюунлаг яаж үлдэх вэ? Энэ улс үндэстэн яаж оюунлаг байх вэ гэдэгт л одоо бидний тэг оюунлаг хүмүүсийн асуух тэр хэцүү бүртлээ хариултын тэр болгон амар олчихгүй тэр юмыг бид нар бүтээж хийж одоо энэ нийгэмд тэр талхыг нүүж хас. Тэгэхгүй хитрхи зүгээр юм бэлэн ингээд нөгөө зүгээр залих хэрэггүй хоол хитрхи их гараад байгаа байхгүй. Бид нар жажлуултай, бодолтой, бүр хатуу, бүр жажлахад одоо сайхан Баруун аймгийн Ааруус шиг тийм хиймэр шүү дээ. Тэгжээж тэр бол одоо манай дараачийн 15 жилийн гол ажил гэж бодож байна. Тэгвэл бид нар бүгдээрээ entertainment салбар болоод явбал тэгэл манай салбар бол яг бид нар бүр арга ятхад одоо юу гэдэг бидний сонголтоо хийхэд одоо нэг өнөөдөр 10 цаас олчих кино хийчих болно шүү дээ. Гэхдээ тэр сонголтыг бид нар хийхгүй л шүү дээ. Яагаад гэвэл тэрнийг нэгдүгээр зөндөө хүмүүс хийж байна. Хоёрдугаар өөр одоо юм хийхгүй бол энэ улс үндэстэнд чинь одоо ирээдүйд маш их том аюул байна гэдгийг бид нар мэдэрч байна тий. Яг энэ таны хэлснээс үүдээд энэ урлаг бизнес хоёрын яг тэнцвэр тарьцаа аюул нь ямар явах хэвчтэй. Тий, яагаад гэвэл энэ уран бүтээлч хүмүүс шүү дээ. Тэгээ уран бүтээлч хүмүүсийг юу гэдэг та нар арилжааны шийдэл юм хийж чадахгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Яг тэр хүмүүс чинь амьдрах хэрэгтэй. Тэртээ тэргүй соёл одоо соёлын яамнаас Монголын одоо салбарын соёлын яамнаас өнөөдөр төрөөс явуулж байгаа соёлын бодлого бол зөвхөн төрийн одоо гэж нэрлэгдсэн төрийн одоо соёл урлагийн байгууллагуудыг дэмжих бодлогоор одоо хангах үйл ажиллагаа явуулж ш. Тэрнээс биш соёл урлагийн салбар чинь өчнөө ийм олон одоо экосистем болцсон ш. Одоо бид нар чинь соёлын олон төрөл зүйлээр одоо нэг дор ингэж оршиж шít. Тэгэд бидний энэ одоо байгаль дээр бол бид нар ярьдаг шүү дээ экосистемийг одоо тэгш одоо нэг зүйлийг нь илүүд бүх зүйл нь одоо хэрэгтэй. Тэрнийг яаж юм тогтвортой авч явах вэ гэдэг одоо байгаль дээр бол бид нар тийм бодлого бариад байна шүү дээ. Тий. Тэрнтэй адилхан төр бол одоо соёлын энэ олон төрөл зүйлсийг яаж олон энэ чигээр нь мөртлөө тогтвортой авч явах вэ гэдгийг бодлогыг барих хэрэгтэй байхгүй. Тэрнээс зөвхөн одоо өөрийнхөө татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг төрийн байгууллагуудаа дэмжих тэр бодлогыг авч явах биш. Том экосистемээр нь харах хэрэгтэй. Тийм тэгэхээр тэр чиглэлээр зөндөө зүйл хийх хэрэгтэй л доо. Ер нь тэр донд одоо ер нь заашгүй байх хэрэгтэй мөртлөөсөө тэгсэн мөртлөөсөө одоо өөрийнхөө үйл ажиллагаагаар одоо зардлаа нөхөж чаддгүй ч байт юм уу те өөрийнхөө орлого нь тийм хангалттай биш байдаг тийм салбарууд одоо байна л да. Одоо шинэ Монголын урлагийн зөвлөл нэг хөтөлбөр нь бол соёлын үе хөтөлбөр те соёлын үеийг одоо хадгалж хамгаалах түвшинд илэрүүлэх. Энэ бол зөвхөн урлагийн гэдэг нэрний бүр илүү том соёл гэдэг ойлголтод илүү зохицох болов уу гэж би бодоод. Тэр энэ одоо өөрийгөө нөхөж чаддгүй энэ салбаруудын үйл ажиллагааг ер нь яг яаж дэмжих вэ? Тэгээ ялангуяа бүр ингээд нэн шаардлагатай одоо бүр энийг л бодлогоор анхаарч болохгүй гэсэн нэн тэргүүний одоо аюул төртөд байгаа ч гэдэг юм уу тийм урлагийн болоод соёлын энэ салбаруудыг та одоо юу гэж хардаг? Би өөрөө соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж ярихаар маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээр соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг чинь одоо маш их олон хүн амтай тий эдийн засгийн өөрийн одоо зах зээлийн өндөр чадамжтай тийм улс үндэстэнд хөгжиж чадж байгаа салбар шүү дээ. Тэрнээс биш бидний шиг одоо 3 саяхан хүнтэй маш жижиг юм зах зээлтэй газар тэгээд юу гэдэг цөөхөн хідэн тэн дотроос чинь цөөхөн хідэн авьяастай уран бүтээлчнэр төрж байгаа шүү дээ. Тийм тэгээд тэр хүмүүс нь бүгдээрээ
одоо юу гэдэг бүгдээрээ эсвэл арилжааны юм хийгээд явчих. Одоо тийм тэгж болохгүй шүү дээ. Яагаад гэвэл ямар нэгэн юмаа төр за би энэ хэсгийг нь бол бид нар бүр яахын аргагүй бид нар дэмжих ёстой. За тэр миний хэлээд байгаа шүү тэр хүн болгоно нөгөө оюунлаг байж чадахгүй байгаа. Тэр Монголын одоо үр залуучууд, хүүхдүүд Монгол хүмүүс өөрсдөө Монгол хүнээр байх. Гэхдээ Монгол мөртлөө дэлхийн иргэн байх тий. Тэр одоо соёл урлагийн контент агуулга бүтээлүүдийг бол төрөөс дэмжиж авах хэрэгтэй байхгүй. Тэр бол одоо ганцхан Монголын энэ чинь Монгол ганцхан биш дэлхийд даяараа тийм баг шин. Дэлхийд даяараа өөрөө соёлынхаа бодлогыг авч одоо үзээд тэгээд одоо Франц бол жишээлбэл юу гэж юм гэхээр за Францын кино урлаг бол маш чухлаа. Тэ. Тэгээ кино урлагаа дэмжиж байна. Кино урлагаа дэмжихдээ тэд нар яаж дэмжиж байна? За өөрсдийнхөө Францын уран бүтээлчдийг дэмжиж байна. Тэрний хажуугаар Франц кино бол ганцаараа Францаараа байгаад ивэл бид нар дэлхийд гарахгүй юм байна. Тэгэхээр Франц болон бусад улсын ко-продакшныг дэмжнэ гэд бодлоготой оруулж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо Франц Хятад хоёр кино хийлээ шүү дээ. Тэг чин Франц кино Францтай үзэхгүй Франц Хятад гэд өшөө том одоо зах зээл гарч ирж байгаа байхгүй. Тэр чин соёлын бас зөөлөн хүчний бодлого явж байгаа шүү дээ. Тийм тэгээд тэр чин зах зээлээ өөрсдөө нэмээд тэр кино хийсэн тэр киног одоо хийх ко-продакшн дэмжлэг гэж тэд нар чи өгж байгаа шүү дээ одоо хамтын. Тэгээд тэрэнд юу яахгүй шүү дээ. Тэр чин чамд тэтгэлэг болоод өгөн чи тэрнийг дараа нь чи буцааж өгөхгүй. Одоо яригадаад байгаа киноны хууль дээр чинь бол кино урлагийн бүтээлийг хийхэд зээл өгнө гэдэг байгаа байхгүй. Тэг зээл өгж яаж кино урлагийг одоо дэмжих юм бэ? Зээлээр бид нар яах юм? Бүгдээр шоронд орох юм тий. Тэг яг бас хэлж байгаа манай киноныхан дотор хийх ингээд юу н зах зээл нь байна бид нар жоохон зээл өгчөд бас буцаагаад аваад яачих тийм уран бүтээлчд байна гэж шүү дээ. Тэгээ тийм байж болно. Тэгвэл төр бас тэрнийг ойлгох хэрэгтэй байхгүй. За энд бол дэмжлэгээ өгөхөд энэ хүмүүсээс бол бид нар буцаагаад авчна. Энэ хүмүүсийн хийж байгаа юм бол Монголдооч дэлхийд дээрч бас нэг тийм өсөлтөх чадвартай юм хийж байгаа энэ хүмүүсийг бид нар дэмжих хэрэгтэй гэж нөгөө. Тэр нөгөө нэг энэ урлагийн олон төрөл зүйлийн экосистемийг зэрэг хөгжлөөр нь авч явна гэдэг чинь маш нарийн бодлого авч явах хэрэгтэй байхгүй. Тийм тэрнийг хэлээд байгаа. Тэгээд тэрнийг хийх хэрэгтэй. Одоо тэрнээс биш цор ганц одоо би бол бас сонсч байсан сая ер нь засгийн газраас соёл урлагийн бүтээлч үйлдвэрлэл соёл ба ер нь урлагийг тэр чигээр нь зоосны нөхөр хараад ирвэл тэгэл бидний тэр чинь урлагийн зам багасж байгаа биш бидний үндэстэн өөрөө үндэстэн байхлаа болох байхгүй. Тэгэхээр одоо яг одоо бидний амьдарч байгаа энэ тухайн цаг үед бол илүү арилжааны чиглэлийн урлаг уран сайхны ийм ажлууд бол их байх шиг байна л дээ. Тэгэхээр таны сайн хэлснээр одоо тэр юмыг бодуулах, юмыг ойлгуулах тэр төрлийн одоо уран бүтээлүүд ер нь зөвхөн манайх ч юм байд юм уу эсвэл одоо жам ясан тийм байдгийг бо тодорхой цаг хугацаа туулж ийж одоо хүмүүс нь ийм болох хэрэгтэй юм уу? Энд дээр одоо юу гэж? Гэхдээ яг бид нар ингэж бодож штэ. За яг бид нар энийг хүмүүс ингээд бид нар ч бүтээлээ хийгээд одоо юу гэдэг нь тэр арилжааны чиглэлийн хүмүүс ч бүтээлээ хийгээд яваад гэхээр хүн ерөн зүгээр юуныхаа хувьд маш залхуу гинэ хүний тарих. Жишээл хүний тарих би жоохос тархины тухай жоох юм уу ганцфэр юм сүүлийн үед уншаад байгаа л та. Тэгсэн чинь ингэж чинь тарихаас ингэж асуу. Нэг нь ийм маш том ийм юуны бүтээл одоо урлагийн бүтээл тий айгу том одоо нөгөө шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлдэг бүтээлүүд байдаг шүү дээ тий одоо утга зохиолын ч юм уу нэлээд сайн бүтээл. Нөгөөтгт нь зүгээр ийм одоо юу гэдэг одоо би Монгол жишээ авах хэцүү байна л да. Кардашиан гэдэг нэг орос эмэгтэй Instagram байдаг юм билээ л дээ. Тэр өөрийнхөө л гой зураг аваад тавиад идэг юм бэл. Тэгэл яхаар хүнээс ийм сонголт хийдэм юм. Энэ хоёроос ингээд алийг авах уу гэхээр хүн ингээд нийгмийн сүлжээнд байгаа хүн бол хизээч тийм хэцүү юм сонгодгүй гэж байгаа байхгүй. Яг үл тарих өөрөө анханасаа бүтээгдэхтэй маш бага. Тарих ингээд энэ ч одоо манай бидний тарих чинь юм биш. Бидний биеийн жингийн 20% эзэлдэг. Гэхдээ биднэрт одоо зарцуулж байгаа энергийн 80%-ийг нь тарих. Яг бол тарих тийм их
энерги зарцуулдаг. Яг л бид нар байнга юм бодож, бүтээж, хийж ингэж шүү дээ. Тэгэхээр тийм том эрхтэн маань сонголтоо хийхдээ аль болох бага энерги зарцуулах тэр төрлийг сонгодог гэж шүү дээ. Цаанаас ерөөс эволюцийн хувьд миний тарих байгалийнх нь өгөгдөл нь ингэж харахад энэ хэцүү юм байна. Кардашаны зургийг л үзсэн гоё юм байна гэл. Ингээл Кардашанаа л одоо ингэ утсан дээр үзэл. Тэгэд хүмүүсийн гоё зураг үзэл эсвэл өөрийгөө ингээд гоё зураг гаргаж тавиал ингээд. Яг бол тэр нь тарихынд эволюцийн хувьд бага энерги зарж яах гэдэг чинь тэр хүн удаан амьдрна гэсэн. Ингээд цаанаа өгөгдсөн. Бид нар чинь тэр хүнийг арай илүү одоо юм бодуулж энергийг илүү зарцуулах гэдэг шүү дээ. Тийм тэгэхээр бид нар тэрнийг нь байн гаргаж тэгж өгж яах нь ядахтаа өөрийгөө тэр хүн сонголтоо хийхдээ ойлгох хэрэгтэй байхгүй. Би юм тэнэг балаа фэйсбүүкийг нааш цааш нь үзээд байгаа чинь бид нар одоо цагаан л үрээд байгаа юм байна. Тийм цагаан үрээл бид нар тарих хөгжихгүй байгаа. Тарих миний тарих хөгжихгүй байгаа юм байна шүү. Тэгвэл би энэ одоо өөрийгөө хөгжүүлэх юмдаа илүү анхаарал. Тэн боловсролыг энэ тийм одоо анханаас нь тэр юуг юм. Тэгвэл бид нар одоо энэ цахим тий энэ дижитал тий одоо энэ цахим дижитал ирээдүй бол бидний ирээдүй байхгүй. Тэгэхээр бид нар яах энэ хүүхдүүдэд эндээсээ одоо өөрсдөө сонголтоо хийх тийм сонирхолтой агуулгыг л бид нар энд хийж хүсдэг байхгүй. Одоо урлагийн ч бай, соёлын ч бүх агуулга энэ дотор тэр цахим хэлбэрээрээ тэгтээ тэр хүүхдийн тархийг улам хөгжүүлж тархины гимнастик хийх гэсэн. Тэгэхгүй тарих чи яг хүний бие шиг гэж байгаа шүү дээ. Юм бодох тусам чиний хуниас гүнзгийрэл болчин зад. Бодохгүй байх тусам гүлээгэл. Тийм хэрэг бид нар энийгэл одоо энэ тарихаал улам цааш нь хөгжүүлэхгүй бол хиймэл оюун ухаан одоо бидний өмнөөс л бүгдийг хийн ш. Тэгээд бид нар ажилгүй тэгээд ийм бүдүүн ажилгүй хөдлөхгүй ухаан тарих нь бодохгүй тийм байх юм бол бид нар ирээдүйд энэ компьютер энэ хиймэл оюун ухаан энэ бүх юмдаа баригдаал одоо нөгөө хүмүүсийн ирээдүйн тухай кино гэдэг тэр л үлгэр болно шүү тийм. Энэ тарих хөгжүүлэх гэдэг дээр одоо таны сүүлийн одоо яг одоо хийж байгаа ажил бол Grow Media гэдэг. Одоо яг одоо Бямбахтай нэлээд киноны ажил хийж байгаа. Тэгж байгаа. Гэхдээ хоёрын хийдэг киноны төрлөл илүү тийм өстой тарихыг ажилуулах төрлийн ийм кинонууд гэж ойлгоод байгаа шүү дээ. Одоо илүү commercial биш. Амархан зүгээр ингээл entertainment биш те commercial биш. Тэгээ яг үнэхээр кино урлагаар дамжуулаад хүмүүсийн тэр одоо зүгээр ном уншсанаас илүү те одоо зүгээр ингээд нийтлэл одоо бусад ийм тарихаа хөгжүүлэх тэр бусад аргуудаас илүү кино урлагаар тэгж хөгжүүлэх, ойлгуулах, бодуулах хэр үр дүнтэй гэж. Яг тэгвэл хүн биш тэ одоо бүхэл бүтэн сая одоо манай үлзий төгсгийн хараацайн зогсолт гэдэг юм 2 бот гарлаа шүү. Тийм л. За би хамгийн сүүлд Муракамигийн бас 2 бот уншсан. Тэр 2 ботыг уншихад хүн баг одоо ингээд зүгээр завтай цагт уншихад 1 сар уншина шүү дээ минимум. Тэгээд тэр түүхий чинь 1 цагийн дотор цаг хагасын дотор кино болгоод хийчихэж шүү дээ. Тэгэхээр тэр чинь тарихынд бол хийх сонголтонд бол кино нарийн амар байгаа үстэй. Яг бол тарих бол бүтэн сар унших тий одоо сонголтыг хийхгүй ш. Нэг яг тэр түүхийг цаг 30 минутанд харах сонголт өгөх учраас ном уншснаас кино үзэх нь бол тарихынд бол хамаагүй амар сонголт болно. Тэгээд тийм учраас тэр сонголт хүүхдүүд хийгээ зөндөө явж ш. Бид өөрсдөө кино үзэх дуртай ш. Тэгэл тэрнийг кино бол тийм олон төрөл байх хэрэгтэй. Тэгээ хүн өнөөдөр жишээлбэл би ч гэсэн өөрөө Холливуудын ч юм уу тэгээ сая энэ ковидын үеэр бас ганц 2 сериал үздэг тийм одоо амьдралын шинэ хэв маягтай боллоо шүү дээ. Тийм. Тэгэхэд юу гэдэг дандаа одоо арт хаус ч юм уу юм одоо фестивальны ч гэдэг юм уу тийм кино дандаа үзээд байх ш. Хаяа бас нэг өөр кино тэр чинь хүн чинь өнөөдөр ямар дандаа нэг төрлийн хоол идчихсэн нь тэгэхгүй шүү дээ. Тийм. Тэгвэл угаасаа чи нөгөө сахар багтай цаг уусаар агаад дараа нь сахар уухаар ингээд муухай санагдаад идэг шүү дээ. Тэрүүн шиг ингээд чи гайгүй айгу чанартай бүтээл үзээд ивэл чи чанаргүй бүтээлийг зүгээр тэрэнд цаг чи хайрын цаг санагдаад үзэхэ болчдөг байхгүй. Үзэхгүй чиний цаг хайрын санагдаж шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр дадал байх хэрэгтэй байхгүй. Тэг бид нар дадал суулгая гэхээр
байнга дадал болж явах тийм агуулга тавигдахгүй шүү дээ. Кино театруудад одоо ийм юм бодуулдаг кино тавингууд хүмүүс тэр болго үзэхгүй болохоор за танаа юм уу одоо энэ кино чинь баг хүн үзэж байна гэл болгочихж байгаа. Кино бол нийгмийн тойл гэж нэг үг байдаг л үү те. Тийм кинотой холбоотой бас та бол одоо дан олон урлагийн төрлүүдээс яг нэг нь базж байгаа л одоо яг киноны чиглэлээр ялангуяа одоо олон улсад бас үзэж байна тий. Олон улсад бас хэд хэдэн фестивалуудад сонгогдсон. За олон улсын фестивалуудад сонгогдно гэдэг бол бас тийм амархан процесс биш. Одоо яг тэр хөшигний ард бол тий. Тэгэхээр манай яг нэг олон улсад ингэж оролцохын яг ач холбогдол давуу тал нь яг юу гэдгийг. Одоо ялангуяа манай залуу уран бүтээлч ч гэдэг юм тий. Тэднэрт одоо зөвлөгөө. Яг манай залуу уран бүтээлч ялангуяа киноныхан бол сайн мэдж байгаа л да. Тэд нар бол үнэхээр өөрсдийнх нь бүтээл сонгогдоод тэгээд дэлхийн үзэгчдэд хүрээсэ гэж бодож байгаа ах гэж бодож байна. Тэг яагаад үгүй эн чинь одоо юу гэдэг нь бид нар энийг яагаад хийдэг юм бэ гэхээр энэ хүн төрөлхтний оюунлаг айс сав биш үү? Тэрэнд чинь Монгол гэдэг үндэстэн бас ярьж хэлэх юмтай тархины баялаг болох хэрэгтэй. Тэрэнд бид нар хувь нэмрээ оруулж шүү дээ. Хүн төрөлхтөнд бичиж үлдээх тэр оюунлаг тэр одоо юунд ирээдүйн захиас нь бид нар өөрсдийнхөө Монгол үндэстэн бас ийм юм хийдэг. Бид нар чинь ийм яг л дэлхийн одоо хүмүүс Монголыг юу гэдэг нь одоо телевиз радиогоор ч юм уу те бас нэг ийм хитрхи ийм одоо явцсан ойлголттой байгаад байгаа байхгүй. Одоо юу гэдэг Монгол гэхээр нэг тийм нүүдэлчин тэгээ нэг том хаантай том эзэн хаантай тэгэл тийм улс эсвэл одоо маш их тийм хөгжингүй биш буурай тий нэлээд ядууралтай эсвэл улс төр нэлээд тогтворгүй байдаг гэх мэтэр ингээд бид нар медиа чинь явж байгаа юм одоо ингээд цөөхөн хичнээн юмар явчих шээ. Бид нар дээр бол одоо айгүй олон удаа ирээд танаа дээр 100 их болдог тий гэл тэгж байгаа байхгүй. Би хэлдэж шүү дээ одоо 100 Монгол дандаа л болдог шүү дээ. Тий тэр чинь одоо 100 байгалийн одоо ийм гамшигтай бол Монголын нүүдэлчид Монгол хүмүүс байнга тулгарч идэг. Энэ бол ингээд сенсацлаад одоо дэлхийд яриад тахаар тийм сэдв биш шүү дээ. Бид нар бодоо. Тэд нар болохоор 100 тэгээд хизээ нэгэн цахныг нэг хэцүү юм болцсон юм нэг газар бичсэн. Тэгэхээр нүүдэлч Монголын тухай унших гээд гарахаар суд гэж гарч авдаа ч гэсэн зудаа юм асууч хийгээл ингээл нэг тийм. Тэгэхээр бид нар ийм өөрсдийнхээ тухай өөрсдийнхээ хийсэн тамгыг зөвхөн чиглэлээр танигдчихтэй. Танигдсан байхгүй. А бид нар өөр юмар танигдах хэрэгтэй байхгүй тийм. Яг энэ кино хийх одоо дэд бүтцийн тухайд гэдэг юм уу те хийх одоо техник дарааллын тухайд гэдэг юм уу манад хамгийн дутагдaltaй байгаа одоо техник хэрэгслээс илүү одоо хүн хүчний яг ямар төрлийн хүн хүчин боловсон хүчин техник технологи те ялангуяа тэр одоо дуу шуумны одоо пост продакшн гэж яриад байгаа шиг байна тийм ээ тэр төрлийн юу нэлээд дутагдaltaй байна уу яг ямар чиглэлийн жишээ кинонд яг кинонд манайхан нэгдүгээр киног маш хурдан хийж байгаа байхгүй. Тий. Аха. Ерөөсөө бид нар нөгөө тийм гэхдээ кино бид дайн байлдаанд бол хурдан байх бол аяха хэрэгтэй л дээ. Тийм эсвэл байгалийн гамшигтай бид нар тэмцэж байгаа даа. Кино бүтээлд кино хийхэд бол ялангуяа олон улсын төвшөнд хийх гэж байгаа киног хийхэд бид нар яг 7 хэмжээч нэг огтол гэдэг шиг тэр юмаа юу маш их судлах хэрэгтэй. Угаасаа одоо удахгүй үзэгчд одоо юу гэдэг өнөөдөр 20 настай байгаа үзэгчд бол дэлхийн кино урлагийг үзчихээд тэгээд Монгол киног тэнд дотор гаргаж тавих тийм том одоо боловсролтой үзэгчд гарч ирэх байхгүй. Тийм учраас бид нар тэрэнд гаргаж тавих бүтээгдэхүүнээ маш их судалж бодож одоо юу гэдэг зохиолоо аягүй сайн бичих байгаа зүйлээ маш их судалж тэгээд тэр хүрэх гэж байгаа хүмүүсээ үзэж байгаа хүмүүсээ ч гэсэн судалж ш тэрнийг бичих хийх хэрэгтэй л доо. Тэгээд тэр бэлтгэл үе гэдэг англиар development stage гэж. Яг зохиолоо бичих тэгэл одоо юу гэдэг тэр зохиол одоо хаана яаж гарах уу, хин төрөх үү, тэр үзэж байгаа хүмүүс нь ер нь ямар насны юу үздэг, яадаг, юм хинд зориулж хийж байгаа юм те. Тэрээс шууд хин чамаагүй ингээл хин нэг нь үзэг. Одоо тийм биш улам нарийн болно цааш явандаа бол. Тийм учраас бэлтгэл ажлаа айгуу сайн хийх хэрэгтэй.
Тэгээд Монгол кино хийхийг яг зөвхөн зураг авч байгаа үе гэж бодоод байдаг байхгүй юу? Одоо яг камера гаргаж тавил те. Тийм биш кино ч ингээд баг 5 үетэй шүү дээ. Officially одоо бэлтгэл үе зураг авалт, post production те. Тэгээд дараа нь distribution гэдэг одоо нийтэд хүргэх энэ төр гэдэг. Тийм тэгэхээр яг тэрнийг яг 5 үеийг бол яг энэ тэнцүү авч иж кино бүтээл яг цогц хүрнэ. А Монголд бол одоо юу байхгүй гэхээр бэлтгэл үе баг байхгүй. Зураг авалт бол дайггүй шүү дээ. Манайхан айгүй хурдан юмаа сайн хийж чинь. А пост продакшн ерөөсөө байхгүй. Одоо олон улсын кино фестивалд оруулах ч юм уу тийм техникийн шаардлага гарсан кино гарахын тулд чи дандаа гадаадд очиж постоо хийлгэн. Одоо монголчууд бүгдээрээ тэгж хийлгэж байгаа. Тэгээд дараа нь пост продакшн гэдэгт бол өнгө, дуу ер нь өнгө дуу тэгээд төшөө DCP гэдэг юм том яг ийм одоо өөрийнхөө хувийг бий болгохыг хэлж байгаа байхгүй. Хувь тэгэл тэр хувь чинь бол аль ч ингээл код модтой DCP гэдэг бас тийм техникийн нарийн юутай. Одоо чи хоёрын хувьд алсын удирдлага яг ямар хугацаанд бүтсэн бэ? Нийтдээ юу? За бимба баг нар чи ингээд дунджаар ингээ харахаар яг тэгвэл нөгөө бас юм олон улсад гаргах төсөл хийхэд бол үнэхээр Монголоос зөвхөн мөнгө олоод хийхэд аяг хэцүүлтэй. Тэгэл олон улсын дэмжлэг аваад явхад зохиолоосоо эхлээл тэгэл зураг аваад бүтэн 5 үеэ дуусгахад яг 4-5 жил. Тэгэхэд бол одоогийн кинонууд чинь 100-ны хугацаа. Тэгээ манайхан постоо хийхгүй байгаа байхгүй. Яг л тэд нэг гадаадын фестивальд гаргая гэж минийх бодохгүй байгаа. Зарим нэг нь тэгээд хийсэн ч гэсэн энэ хүндээ хурдан хийгээл тэгэл яг тэр тал дээр Бямбач өөрөө бас их нямбаа хүн. Тэгээд нэг юм авчвал маш их нямбаа юм хумаа хийж монтажлж барьдаг болохоор бас хүн уран бүтээлч онцлогтой холбоотой яг хийдэг арга барил юм. Ер нь тэгэл бас тэр зохиолыг бичээл тэр зохиолыг ч олон улсад гаргаад тэр төслийг ч нь олоход одоо 2 жил зарцуулна шүү дээ минимум. Тийм зохиолыг бичээл тэгээд зураг авалт тэгээд дараа нь эвлүүлэг тэгээд постоо хийгээ тэгээд бүхэл бүтэн ингээд дээш чи 10 сард хийцэн ч гэсэн киногаа чи харж агаад одоо он дамжуулаа 6 сард нээж тэр ингээд чинь бас нарийн юм стратегтэй нэг хэрэгтэй байдаг л та. Би түрүүн танаас нэг урлаг бизнес хоёрын тэнцвэр тайцсан талаар асуусан шүү дээ. Яг энэ тэрний шиг одоо яг энэ жишээ та хоёрын хийж байгаа кинон дээр асуумаар байна л да. Яг одоо өөрсдийнхөө хүссэн юмыг ингээд гаргаж үзүүлэхийг хүсээд байна уу? Эсвэл тодорхой одоо зах зээл зориулаад ч гэдэг юм уу тийм. Тэгж хийгээд байна. Одоо энэ хоёр ерөөсөө нөгөө кинонд одоо яг тэнцвэр нь яаж явах вэ? Миний бодлоор одоо юу гэдэг яг кинон дээр бол энэ Евингийн хоёр тал ижил байх. Бид нар ингээд хүсэж байгаа шүү. Би ч гэсэн өөрөө продюсер хүний хувьд за энэ ингээд одоо хийх гэж бүтээхтэй зарцуулсан шиг мөнгө олчих хийсэн гэж бодож байгаа шүү дээ. Тэгж манай төслөд хизээч олдгоо. Тэг тэрнийг битээр баг ер нь мэддэг. Энэ бол ингээд тийм учраас одоо юу гэдэг тийм удаан тэр санхүүжилттэй чинь босгож байгаа байхгүй. Юу гэдэг өнөөдөр ганц байгаа өөртөө байгаа байраа банкнд тавьж кино хиймээргүй шээ. Тийм тэгэхээр тийм учраас тэгж яарахгүй тэрнийг угаасаа тэр нэг тийм юугаар ороод явчихгүй гэдгийг мэдчихэж байгаа болохоор тэгэл мэддгэлдээ ер нь хэцүү нэг кино хийгээл тэгэл одоо яг хуу энд чинь бид нар суралцж шүү дээ одоо сүүлийн нэг 5-6 жил одоо хүмүүс Монголын киног ингээ хийгээд дэлхийд гаргачих нь тэгчээр л одоо эсвэл Холливуудын нэг одоо энд л нэг юм жил манай Холливуд энэ дээрээ зураг аваад ч юм бид нар ингээл одоо юу гэдэг нэг л том ашиг орлого олчихно. Киног ярихаас ерөөс эхлээд кино бол урлаг гэдгийг мартчихад байгаа байхгүй. Кино ярихаар мөнгө яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө яг ийм киног урлаг гэж бодоод бүтээл хийх гэж байгаа хүмүүст мөнгө гэж яриад байгаа нь баг ийм гай болдог шүү дээ. Тэ энийг тэгэхээр зарим нэгэн хүмүүс ч нэг киног бол ингээд мөнгө юм байдаг ботцдаг. Тийм тэгээд тэгэхээр тэн дээр одоо бид нар өөрсдөө л ярьж дуу хоолойгоо гаргаж үнэн бодит байдлаа хийлж тэ тэгээд
Тэгэл тэр чинь сонголтын л асуудал шүү дээ. Эцсийн бэлэгт бид нар өөрсдөө энийг сонгоод энэ замаар явж байгаа л да. Тийм. Гэтэ та бол аюу аз жаргалтайгаар явж байгаа. Би ерөнхийдөө манай подкаст бас нэлээд явцсан байна. Тэгээ сүүлийн хэдэн асуултыг бас таныг би илүү хувийн талаас ч бас асууя гэж бодож байна л да. За. Тэгэхээр та бол сүүлийн үед маш их тийм амьдралын одоо ер нь өмнө нь бол урлагийн зөвлөлд байхад бол дандаа нийгмийн төлөө ингээл нөө хитэн өсгөөчүүдтэйгээ залуучуудтайгаа тэгэл өдөр шөнөгөө маш цаг зав багтай тий нэлээд ачаалттай урлагийн зөвлөлийн ажил бол би бас хагас ус юм бидэн нэлээд ачаалттай ингэж ажил. Одоо болохоор ингээд илүү одоо хувь хүн тал руугаа тий өөрсдийнхөө яг хүссэн юмыг ингээ хийгээд явж байгаа. Би ер нь бол бас хүн болго ингээл дуртай юм хийх ёстой гэдэг ч ихсэг яг бодит байдал дээр бас тэгж бас би чаддаггүй гэж боддог л доо. Гэтэ таны хувьд бол би яг ингээд ажиглаад харж байхад бол одоо яг нэг юм хүссэн юм хийгээд тэгсэн мөртлөөсөө нийгэмдээ давхар хувь нэмрээ оруулаад тэр киногоороо дамжуулаад би энд хүнд юм бодуулъя гэдэг тийм маш том агуулгатай тий. Ингэж бас утга учиртай гоё амьдарч байгаа юм болов уу гэж би бас бодоод байна л да. Тэгээд сүүлийн үед бас таныг ийм дасгал хөдөлгөөн айгүй сайн хийдэг болсон гэж сонсогдоод байна. За. Юу нь бол оюуны ажил хийж байгаа хүмүүсийн хувьд бол одоо биеийн хөдөлгөөн чухал, биеийн хөдөлгөөн хийж байгаа хүмүүсийн хувьд бол одоо оюуны бас тийм хэрэгцээ бас чухал тий. Тэгэхээр та энийг бол бас маш сайн зохицуулж ажиллаад байхад ер нь өдрийнхөө одоо дарааллыг хэлвэл та ямар хэм маягтай яаж яваад байна. Бас залуучуудад тий. Сонирн байж магадгүй. За нэг тэр тал дээр нэг ч их сони юм юу аах вэ? Гэтэ ер нь би яг өглөө ингээд ерөнхийдөө маш юм аминчхан байдаг өглөөд бол яг өглөөдөө бол би ерөөсөө ямар хинт ч өглөөгөө хинтэж хуваалцахыг хүсдэггүй. Тэг өглөө бол өглөө тий одоо өөртөө ч юм уу тий. Тэгэл өглөө босоод аж ухаан тэгэл их удаан ер нь би жоохон унтанхаа. Тийм тэгээд одоо ингээд бас өөрөө юм фриланс ажилтаа болохоор бүр ингээд очиод цаг бүртгүүлээл яахгүй юм чинь те ер нь ингээд босоо тэгээд 2 цаг минимум яг өөртөө зориулна. Тэгээд тийм дасгал хөдөлгөөн хийн. Тэгээд бас завтаа үедээ бясалгал хийн. Тийм дасгал хөдөлгөөнөө бол бүр тэр бол одоо миний би таслаа хийгээгүй бол юм идээд ч хэрэггүй. Тэр бол миний өглөө босоод. Тийм тэгээд одоо би бас нэг Азийн хөгжлийн банкны нэг төсөл дээр зөвлөхийн ажил хийж байгаа л да. Тэгээд тэр ажлаа бас тэр маань миний одоо би бас тэргээр би амьдарч шít. Тэгэхээр тэр бас өглөө тэр ажлаа хамгийн түрүүнд тэнд хийх юм байвал тэрнийг хийнэ. Тэгээд үдээс хойшдоо одоо гүрэн медиагийн бусад ажлууд те киноны төслийн ажлууд ч юм уу тийм ажлууд гарч ирнэ. Тэгээд ер нь урлагийн зөвлөлд бол чиний ажил өглөө эхлээд тэгээд яг 6 цагт ч юм уу 7 цагт дуусах мэдхгүй тийм. Яг тэр бид нар бас ихэд ажилладаг байсан. Одоо бол одоо заримдаа ингээл хэрвээ чи ажиллаад байвал ингээл ажиллаад юм. Тийм одоо 7 8 9 ч болсон ингээл ажил бол ерөөсөө дуусахгүй. Тийм гэхдээ нөгөө өглөө өөртөө 2 цагаа өөртөө автсан тохиолдолд бол би орой одоо 8 9 хүртэл ажиллахдаа ерөөсөө яадаггүй. Угаас ядарч. Та яг энэ зуршлыг яг хэр хугацаанд хэрэгжүүлж байна? Гүмэтгэхгүй тэгэл би одоо сүүлийн 5 жил юм байна. Сүүлийн. Тэгээд одоо хүмүүс мэддэж шүү дээ. Харин ихчрүү 11-ээс өмнө уцтаад хэрэггүй гэж бүгдээрээ дэта амьсан гэж. Би тэрийг аягүй сүүлд бичсэн. Тийм. Тэгээд бас нэг ийм асуулт асуумаар. Яг ариунагчийн амьдралдаа баримталдаг. Одоо нэг амар нэг философи асуулт шиг болох гэдэг. Гэхдээ яг би асуух хэрэгтэй гэж бодож байна. Яг нэг амьдралдаа баримталдаг зарчим. Одоо яг амьдралын зорилго. Одоо яг юу? Амьдралын зорилго. Яг би амьдралын зорилго бол өнөөдөр би яг юу хийж байгаанд миний амьдралын зорилго л доо. Би одоо кино урлаг юм уу? Би угаасаа урлагт байх хэрэгтэй. Энэ бол миний хувь заяа. Тэгээд урлагт байхдаа би өөрөө уран бүтээлч биш шүү дээ.
Тэ уран бүтээлч биш. Тэгэхээр уран бүтээлч хүмүүсээр дамжуулж ямар нэгэн сайн сайхныг, ямар нэгэн өөрчлөлтийг авчрах нь миний зорилго. Хүндч бай, өөртөө ч бай, хажуугийнхаа хүндч бай, хин нэгэн ямар нэгэн юм сайн сайхан юм хин нэгэнд очиж байгаасаа л гэж хүсдэг. Тэр бол одоо миний зорилго. Тийм тэгэхээр би өөрөө одоо бүтээгч нь бол өөрийгөө биш гэж хардаг байхгүй. Би хин нэгэн хүмүүс ямар нэг юм тэрэнд одоо хувь нэмрээ орлох. Юу ч нүлээ. Одоо яг нэг юм баримтлагдаг зарчмууд байна шүү дээ. Зарчмууд. Тэгээ ер нь яг одоо нэг их одоо юу гэдэг өчигдрийг нэг их бодох хэрэггүй. Маргааш ихч бас их бодох хэрэггүй. Тэгээд дээр би яхаа нөгөө Бямбад бас хэлжсэн л да. Яг би нөгөө шинэ жилээр одоо хүмүүс чинь нэг юм хүсдэг шүү дээ. Шинэ жилийн орой. Тэгээд одоо нэг тийм юм яах гэсэн гэдэг. Тэгээд л би тэрнийг яг өөртөө яг юм хүсье гэвэл би ингээ хүсэх гэсэн чи одоо надад юу ч хүсэхгүйсэн шүү дээ санаа. Тэгэл би өөр нь навчл юм байна. Тийм би бол яг навч. Тэгээд намайг би бол одоо намрын ч юм уу хаврын ч юм мэдгүй навч. Тэгээд намайг нэг салхи ирээл аваад явал би тэгээд хийсгэд билээ. Тэ би тэгэл намайг намайг хаана буулгана уу би тентэн л бууй. Тэгээд намайг шүүртээ тавь шүүртэн мэд цасаа орно л эз. Тийм тэгтээ тэгэл би миний амьдрал өнөөдөр би маргааш юу болохыг ч мэдэхгүй байна. Тэгтээ би тэр нь биш өнөөдөр би яг өнөөдрөөр л байна. Тэгтээ өнөөдөр байхдаа би яг байна. Би гудамжаар алхахдаа одоо юу гэдэг навчиг ч гэсэн ямар гоё юм гэж хараад. Тэгэл одоо хажуугаар өнгөрсөн хүмүүсээрч ягаал тэгээд таксинд суусан ч гэсэн би яг тэр хүнтэйгээ яг тэр цагт яг чин сэтгэлээсээ тэр хүнтэй яриад тэгэл боддог. Тэгэхээр яг тухайн үедээ яг тэр мөч болгоныг л аягүй сайхан мэдэрч чадвал. Тэгэл болоо тэгэл маргаашийг мэдэхгүй шүү дээ. Бид нар ковид гарна гэж хэлсэн бол юу болох вэ? Одоо бид нар өнөөдөр маргааш юу болохыг ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр байгаагаадаараа яг сэтгэл хангалуун гэхээр хүмүүс ойлгохгүй байхгүй. Сэтгэл хангалуун бид нар сэтгэл хангалуун биш байж болно шүү дээ. Би айгу ууртаа алхаж иж болно шүү дээ. Эсвэл яарцсан ч юм. Тэгвэл би ууртаа яарцсан л алхаж байгаа юу? Заавал би сэтгэл хангалуун байх албагүй. Гэхдээ би яг байгаагаараа л байх. Тэр өдөртөө тэр цаг хугацаанд. Баярлалаа маш гоё. Энгийн бөгөөд маш гоё хариулт. Тэгээд энэ дугаар бол одоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр одоо Мартин 8 зориулж хийж байгаа. Та бас энэ салбарын бас түүчээ мундаг эмэгтэйчүүдийн нэг. Тэгээд бас манай одоо энэ подкастыг үзэж байгаа хүмүүст бас одоо Мартин 8-ийн мэдчилгээ төвшүүлээд тэгээд подкаст энэ удаагийн подкастаа дуусгая тий. За юуны өмнө энэ подкастанд урьж ярилцсанд баярлалаа. Тэгээд би мөнгө сайхан MC-гээ сайн мэднэ. Тийм та нарыг ингээд одоо бас ингээд та нарын өөрчлөлт ингээд ороод та нар өсөж өндийгөө ингээд мундаг явж байгааг нь харах тандаа баяртай байдаг. Тийм. Тэгээд чамтай адилхан маш олон суйсын хүмүүстэй, багш нартай, уран бүтээлчтэй ажиллаж исэн. Тэгээд суйсынхаа бүх хамт олонд сонин тогс захиралдаа Баяраа багштай, Догоо багштай бүх одоо тэнд бид нар хамтарч ажиллаж байсан бүх анд нөхөд эрхэм сайхан бүсгүйчүүдтэй Мартин 8-ны мэд хүргэе. Тэгээд та нарын бидний амьдрал бид нар маш их азтай. Яг л соёл урлагийн салбар бол маш их өөрмөц сайхан бид нар хүнд одоо оюуны талах өгдөг юм сайхан хүмүүс. Тэгэхээр тэр ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээ сайхан баярлалаа. За бидээс тань. За баярлалаа. За нэг ч яасан тэр үйлчлэг маш гоё хүлээж авсан бас баярлалаа. За баярлалаа. Энэ чигээрээ ирч хүчтэй одоо олон залуучуудтай үеийн төрлийн генерашны залуучуудтай илүү их сайхан үр бүтээлтэй сайхан хамтарч ажиллаарай. За баярлалаа. Баярлалаа. Swiss подкаст бид сайн сайханд дагуулна.